байцгаана уу хүүхдүүдээ. Би Энжи. Өнөөдөр бүгдээрээ гоё дуудуулаад, ном уншаад, туулай тоглоомоор тоглоод тэгээд бас 4 улирлаа сурна шүү. За. Бидний эхний дуулгатай болохоор дэгдэн туулай. Та нар босоод надтай хамт бүжиглээд дуулаарай. За эхэллээ шүү. Дэрсэнд хярсан дэгдэн туулай. Бэрэгдээс босоод дэгдэн хайрлаа. Дээр өсрөн дэгдэн туулай динж дээгүүр даваад явчихлаа. Дээр өсрөн дэгдэн туулай динж дээгүүр даваад явчихлаа. Бүлтгэр нүүдтэй дэлдэн чихтэй дэгдэн туулай яста хорхондоо. Дээр өсрөн дэгдэн туулай динж дээгүүр даваад явчихлаа. Дээр өсрөн дэгдэн туулай динж дээгүүр даваад явчихлаа. Тоглох юмсангээд бодоод явдаг. Томото жалаас айгаад яанда. Дээр өсрөн дэгдэн туулай динж дээгүүр даваад явчихлаа. Дээр өсрөн дэгдэн туулай динж дээгүүр даваад явчихлаа. Ее! Амар мундаг өсөрдөг хүүхдүүд вэ. Энэ юу вэ? Энэ ягаан уут. Энэ ягаан уудын дотор юу байгаа юм бол хүүхдүүдээ? Бүгдээрээ үзхөө. За тэгье. Би гараа ууданд оруулаад эхний имийг гаргалаа. Энэ юу вэ? Энэ туулай. Энэ ямар өнгөтэй туулай вэ? Ягаан өнгөтэй туулай. Ягаан туулай им 2 дэлдэн чихтэй. 1 2 дэлдэн чихтэй. Дээр өсрөн дэгдэн туулай динж дээгүүр даваад явчихлаа. За сайн уу туулай гэрээ хүүхдүүдээ. Сайн уу туулай. Одоо бүгдээрээ энэ ягаан ууднаасаа дахиад нэг юм гаргах уу? За. Энэ юу вэ? Энэ юу вэ? Та нар энийг юу гэдгийг мэдэх үү? Малгай. Малгай ямар өнгөтэй вэ? Малгай ягаан өнгөтэй. Ягаан өнгөтэй. Малгайг яаж хэргэлдэв юм бол мөрөн дээрээ тавьдаг уу? Үгүй. Малгайг толгоон дээрээ өмсдөг тий? За. Туулааны ягаан малгай юм болов? Бүгдээрээ туулаанда малгайг нь өмсөлж. Ямар гоё юм бэ? Манай туулаа чинь гоё ягаан малгайтай болчихлоо штэ. За дахиад ягаан хайрцагт юу вэ үзэх үү бүгдээрээ? Энэ юу вэ? Энэ туулааны зурагтай оролт дээ штэ. Оролт. Туулай оролттой зүц. Туулай оролттой зүц. Манай туулаа чинь гоё ягаан малгайтай. Тэгээд гоё ганган оролттой болчлоо. За энэ ууданд дахиад нэг юм байна. Тэрнийг нь бүгдээрээ юу гэдгийг үзэхөө. За тэгье. Энэ юу вэ? Энэ нүдний шил. Ягаан нүдний шил ээ штэ. Энэ ихтэй зүгээр нүдний шил бишээ. Им хар шилтэй болохоор нарны шил. Энэ миний нарны шил юм болов? Үгүй. Арай л жижигхэн байна те. Арай л жижигхэн байна. Энэ туулаагийн нүдний шил юм шиг байна. За туулаадаа нүдний шилээ зөөлөглөө. Манай туулаа чинь ямар ганган юм бэ? Ягаан малгайтай, ягаан нүдний шилтэй, гоё оролттой. Манай туулаа айгүй даарсан юм шиг байна те. Та нар ингэ даарахаараа оролттой зүгээд малгайгаа өмсдөг үү? Та нар ямар улиралд хамгийн хүйтэн гэдгийг мэдэх үү? Бүгдээрээ 4 улирлынхан дууг дуулаад тэгээд хариулъя. Манай эхний улирал болохоор өвөл, дараачих нь болохоор хавар, дараа нь зун, тэгээд намар болдог. Намрын дараа дахиад өвөл болоод ингээд дагаад явдсан шүү. За юу. За. Цаас
Цас оржийн гадаа хүйтэн байна. Өвлийн элрэл иржээ зузаан хувцлаарай. Бара харжийн цэцэг дэлгэрч байна. Хамрын элрэл иржээ шүхрээ аваарай. Нар гаржийн гадаа халуун байна. Зөнийн элрэл иржээ нимкэн хувцлаарай. Навчинжийн шувуу буцаж байна. Намрын элрэл иржээ сайхан амраарай. Тэгэхээр хүүхдүүдээ өвөл амар хүйтэн байд юм байна. Тэгэхээр та нар зузаан хувцлаарай. Хавар болохоор арай гайгүй гэхдээ бороо ордог болохоор та нар шүхрээ аваарай. Тэгэхээр норохгүй шүү гадаа за. Зун болохоор айгүй халуун байд юм байна. Тийм болохоор нимкэн хувцлаарай. Сүүлдээ намар болохоор навчунаад шувуу буцаад бүгдээрээ гэртээ гой сайхан амардсан байх шүү. Тэгэхээр манай туулай амар зузаан хувцалсан байна. Тэгэхээр гадаа ямар байгаа юм бол ямар улиралд амар зузаан хувцалдаг вүлээ? Өвөл. Тэгэхээр бүгдээрээ одоо өвлийн намаа ирсгай. Өвөл иржээ. Энэ намыг Kevin Hanks гэдэг хүн зохиосон байна. Зургийг Laura John Zack гэдэг хүн зурсан байна. Ямар олон бэлээ вэ? Бэлэгээр цас орж штэ. Өвөл иржээ. Бүх хүүхдүүд гадаа тоглож байна. Зарим хүүхдүүд чаргаар гулгаж байна. Зарим хүүхдүүд мөсөн тишээрээр тоглож байна. Пад гэд унтсан яана. Зарим хүүхдүүд болохоор цасан өвгөн хийж байна. Цас тэнгэрээ сонж байна. Хүүхдүүд цасан өвгөн хийгээд дууссан байж тээ. Цасан өвгөн маань малгай ороолтоо зүүцсэн байна. Цас тэнгэрээс ороод тэгээд дээвэр дээр ундаг. Хаяа гойждаг. Гойчхороо мөс олчдаг хартаа. Мөс олцсон. Найзууд биедээ баяртай гэд гэрлүүгээ орж ийн. Цас бас модон дээр ундаг. Зарим амьтдад гадаа, зарим амьтдад гэртээ дулаахан байж идэг. Би 2 хэрэм, 2 шувуу, 2 туулай, тэгээд 1 нохой, 1 муур харж ийн. Гадаа байгаа амьтдууд нь болохоор даараад гэртээ орцсаар да. Тий хэрэм гэртээ орцсон байна. Зарим амьтдууд болохоор газар доороо орчд юм байна. Туулай дулаахан газар доороо орцсон. Өвөл хаяа зөөлөн байдаг. Цас нь тусал шиг зөөлөн. Өвөл хаяа хатуу байдаг. Мөс шиг хатаа. Энэ гол мөс болоод дотор нь навч хөлдсөн байж тээ. Энэ навчнаар тэнгэр дээр байгаа од шиг харагдаж байна. Өвөл болохоор бүгдээрээ гоё зузаан хувцалнаа. Гутлаа өмсөөд, цасны өмдөө өмсөөд, хүртгээ өмсөөд, малгай ороолтод зүгээд сайхан дулаан хувцалнаа. Өвөл гадаа байдаг. Хаяа гэрт ороод ирдэг. Энэ нохоо гадаа исэн чинь цас толгоон дээр нанаад тэгээд гифтээ цасаа аваад ороод ирсэн байж тээ. Энэ хүүхдүүдээс гоё хөвөнгөөр цасаа өвгөө хийж ш ямар гоё юм бэ? Өвөл хаяа чимээг байдаг. Хаяа чон гойдог. Өвөл зөндөө их салхи хүлээдэг. Гэт салхи хүлээхээр гэр дотроо хаяа ингээд цонх иржигнээд жохоо амар байдаг. Өвөл цагаан тэгээд саарал байдаг. Шүн болохоор цэнхэр байдаг. Өвөл ирээд тэгээд өвөл жоохон байжгаад яваад өгдөг. Өвөл явхаараа цас нь хайлаад цасны доор гой цэцэг ургадаг. Өвөл хаяа буцаад ирдэг. Гэхдээ бүр явчихаараа хавар болдог. Хавар
гой модон дээр цэцэг ургаад, нохой тоглоод, хүүхдүүд цаасан шувуугаараа тоглоод, шувуу өндөглөөд, галуу дээхэтигээ усан цэлээд хавар болжээ. Ямар гоё ном байсан бэ? Энэ ном дээр өвөл дуусаад хавар болд юм бэ штэ. Хавар болохоор шувуу өндгөө гаргаад тэгээд туулаа бас адилхан маамууга төрөлдөг. Туулагийн маамуг та нар юу гэдгийг мэдэх үү? Бужин. Бужин. Хөөрхөн бужин. Тэгвэл бүгдээрээ одоо бужингийнхан догдолцгаая. Бужинхэн гэдэг нэртэй дөө. Өвлийн хөдөн өнгөрөөд өнтэй хавар болоход ээж авдаа ирсэн ирэх хөрхөн нагаалаа. Бужигхэн бөндгөр хөрхөн нагаалаа. Бужигхэн бөндгөр хөрхөн нагаалаа. Цэцэг ногоо ургаад цэнгэлтэй зүүн болоход аав ээжтэй ирсэн ангир жаахан давьяалаа. Бужигхэн бөндгөр бяцхан давьяалаа. Бужигхэн бөндгөр бяцхан давьяалаа. Навч ногоо шаарлаад найртай намар болоход энэ л дэлхийд ирсэн ирэх бяцхан хяруулаа. Бужигхэн бөндгөр бяцхан хяруулаа. Бужигхэн бөндгөр бяцхан хяруулаа. Нагаалаа. Давьяалаа. Хяруулаа. Ее! Туулагийн маамуу бужин гэдэг. Гэхдээ хавар төрсөн бужинг ногоолаа гэдэг юм байна штэ. Зун төрсөн бужинг давьяалаа гэдэг. Тэгээд намар төрсөн бужинг хяруулаа гэдэг юм байна. Та нарын дуртай улирал ямар улирал вэ? Миний дуртай улирал болохоор хавар. Яагаад гэвэл хавар гой цэцэг ургаад, жоохон халуун болоод тэгээд шуунууд гой дуулж эхэлдэг. Жив гэж дуулж эхэлдэг. Та нар жив гэж дуулж чадгаа? Тэгээд өшөө хавар миний төрсөн өдөр алдаг. Миний төрсөн өдрөөр манай найзууд надаа энэ бамбруу шиг бэлгэлсэн. Энэ бамбруу шиг баавгай хүү гэдэг. Бүгдээрээ сайн уу баавгай хүү гэдэг. Сайн уу баавгай хүү. Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Намайг баавгай хүү гэдэг. Бүгдээрээ баавгай хүүгийн номыг унших уу? Баавгай хүү бас найзтай гинтийн төрсөн өдөр бэлтэж өгсөн байлээ. За тэгье. Гинтийн төрсөн өдрийн баавгай хүүгийн ном байна. Баавгай хүү найзтай гинтийн төрсөн өдөр тэмдэглэхээр явлаа. Тэгээд тэргээ түрээд хоолоо цуглууллаа. Эхлээд залхуу сармагчин дээр очиод сайн уу? Би улаан тарвас авч болох уу? Гэт улаан тарвас авлаа. Дараа нь нохоо дээр очиод сайн уу? Би улбар шар луунгийн бэлүү авч болох уу? Гэт бэлүүгээ авлаа. Дараа нь хулган дээр очиод сайн уу? Би шар эрдэн шиш авч болох уу? Гэт эрдэн шиш авлаа. Дараа нь сармагчин дээр очиод сайн уу? Би ногоон авокадо авч болох уу? Гэт ногоон авокадо авлаа. Дараа нь туулаа дээр очиод сайн уу? Би цэнхэр нэрс авч болох уу? Гэт цэнхэр нэрс авлаа. Дараа нь хон дээр очиод сайн уу? Би чирнэлиага ус үзэм авч болох уу? Гэт чирнэлиага ус үзэм авлаа. Тэгээд бүх идэх юм уу бэлдээд найзуудыгаа цуглуулад найз нэрсэн чинь төрсөн өдрийн баярын минь төргий гэд бүгдээрээ төрсөн өдрийн хамт тэмдэглэжээ. Ее! Найз баавгай маш их баярлсан байна баавгай хүүд. Баярлалаа баавгай хүү миний төрсөн өдрийг тэмдэглэж өгсөнд гэд хэллээ. Энэ юу вэ? Энэ юу вэ? Энэ
Бэлүү штэ. Ямар амттай бэлүү вэ? Бэлүүн дээр юу байдаг гэлээ хүүхдүүд ээ? Лаа байдаг. Лаа. Бүгдээрээ лаа тавих уу? За тэгье. 1 лаа. 2 лаа. 3 лаа. 4 лаа. 5 лаа. 6 лаа. Бүгдээрээ бэлон дээрээ лаагаа тавиад тэгээд доод олдог те. Өнөөдөр бүгдээрээ чиний төрсөн өдөр гэж тахлаа заа ёо. Тэгээд чамд төрсөн өдрийн доод олж өгье. Төрсөн өдрийн мэнд хүргье. Төрсөн өдрийн мэнд хүргье. Төрсөн өдрийн мэнд чамда хүргье. Төрсөн өдрийн мэнд хүргье. Одоо лаагаа үлээгээрэй хүүхдүүдээ. Та нар үлээсэн үү? Хамт үлээцгээгээрэй. Ее! Одоо чи бэлуугаа идэх үү? Би бэлуу идмээрээ. Хутгаа аваад бэлуугаа зүсээ бүгдээрээ. Оо! Ее! За дахиад зүслээ. Ее! За чамд гоё чирнэлийн агаан лаадаа бэлөө өглөө шүү. Чи бэлуун дээрээ гоё чихэр тавих уу? Чиний бэлуун дээр гоё чихэр тавьчлаа. Заамаа. Одоо би өөртөө зүслээ. Би өөртөө гоё шар лаадаа бэлөө авнаа. Шар лаадаа бэлөө. Би өөр дээрээ шар лаадаа юм чинь шар өнгийн чихэр тавьчлаа. Одоо би бэлуугаа идлээ. Ямар амттай юм бэ? Чиний бэлуу амттай байна уу? За. Бэлуугаа идчихлээ. Тэгээд та нар төрсөн өдрөө найзтай бэлэг өгдөг те? Би чамд бэлэг бэлдсэн. Нэгэрээ. Юу вэ? Зүрх вэ штэ. Би чамд хайртай болохоор чамд зүрх өгж гин. За, өнөөдөр надтай хамт төрсөн өдрөө тэмдэглэсэнд баярлалаа. Та нарт хайртай шүү.